Оройн төр хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд ундрамыг өрөөд байна. За зам гаргасан танд баярлалаа. За намайг сурж оролцуулж байгаад баярлалаа. Тэгэхээр танай соёлын яам байгуулагдсанаар ер нь соёл урлагийн салбар сая л нэг эзэнтэй болж тодорхой тулгымцсан асуудлаа шийдвэрлүүлэх ийм боломж гарч ийн гэж харж байна. Нөгөө талаар танай яамны үндсэн чиглэл бол ерөнхийдөө Монгол улсыг дэлхийд дахинд сурчлах, Монголын өв соёлыг дэлхийд дахинд таниулах, нөгөө талаараа жуулчдыг Монгол руу татах энэ үндсэн зорилготой гэж ойлгодог. Тэгэхээр эдгээр зорилгыг биелүүлэхэд ер нь танай яамны төсөв санхүү хэр зэрэг хангалттай хүрэлцээтэй байна гэж та үздэг вэ? За соёлын яам бол өмнө нь бол бас байсан. Бас нэг үе боловсрол соёл шинжилгээ спортын яам гэдээ бас тэнд нэгтгэгдсэн байсан. Тэгэхээр энэ соёлын асуудлыг бол Монгол улс байнга тодорхой хэмжээнд авч явж исэн бодлогын хэмжээнд. Тэгээ сая 2020 онд улсын хурал бүрдээд засгийн газрын хуулиараа тусдаа байх ёстой байна гэдэг ингэ байгуулсан. 24 онд бол бүр үргэлжүүлсэн байгаа тийм ээ. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам. Манай яамны хувьд бол хүний хөгжлийн яам. Тэгээ бас зөөлөн өвчний бодлогын яам гэж хэлж болно тийм ээ. Гэхдээ тийм амархан нэг дор ингээл нэг бичиг бичээл батлал хэрэгждэг зүйл биш. Ингээд тоогтон бол байнга үе шаттай ийм бодлоготойгоор явж иж хэрэгждэг тийм зүйл байгаа юм. Аялал санхүүгийн хувьд ер нь яг одоо ингээд бид нар чинь бүхэл бүтэн 3 салбар хариуцж байна тийм ээ. Соёл урлаг нийтийн биеийн тамир болон спорт, тэгээ аялал жуулчлал. Тэгээ нэг нийгмийн бүлэг залуучууд. Тийм. Тэгэхээр энд бол үнэхээр хангалтгүй төсөв батлагдсан. Тэгээ мэдээж улс орны нөхцөл байдал маш хүнд байгаа үед, эдийн засаг хүнд байгаа үед бүсэж хангалах газараа бүсэж хангалаад чухал заавал санхүүжүүлэх ёстой юмнууд дээрээ санхүүжилтээ тайварлах ийм байдлаар төсөв бол батлуулсан. Гэхдээ бүхэл бүтэн нийгмийн бүлэг хариуцж байгаа. Тэгээ ийм 3 том салбар байгаа. Бид нар хангалттай тэр хүссэн төлөвлөсөн ажилдаа шаардлагатай төсвийг бол батлуулж чадаагүй. Та түрүү хэллээ шүү дээ. Зөөлөн хүчний бодлого бол танай яамны бас нэг гол бодлогын нэгэ гэж. Тэгэхээр зөөлөн хүчний бодлого гэдэг дээр бол дэлхийн улс орнууд нэлээд хөрөнгө хүч хаяж өөрсдийнхөө өвөрмөц онцлогийг бусад дэлхийн нийтэд таниулж тэр хэмжээгээр геополитикийн тэр нөлөөллийн бодлогоо бас давхар ингэж хэрэгжүүлж байна л да. Тэгэхээр цаашдаа дэлхийн дахинд Монголын нүүдэлчний өв соёл таниулах тал дээр ер нь яаж ажиллах боломж байна гэж харж байна. За бүгд найрамдах Солонгос улс, тэгэл Турк, Казахстан гэд маш олон улсууд манай бас бүгд найрамдагтай дард улс гээл хөрш маань Оросын холбооны улс бүгдээрээ энэ соёлын бодлого дээрээ маш их хөрөнгө мөнгө хайж ингэж ажилтдаг. Яагаад вэ гэвэл тэнд маш чухал бодлого явж идэг учраас. Тэгээ энийг бол бас манайхан төдийлөн сайн ойлгохгүй байгаа. Тэгээ яг ирэмбэрээ манайд чинь зөндөө асуудал нь шүү дээ. Сургууль цэцэрлэг хүрэлцээгүй байна. Хүүхдүүд эмнэлэгт бөөнөрөө орон хүрэлцээгүй байна гэдэг ийм асуудлууд байгаа учраас жоохон хойш нь тавьдаг л та. Тэгээ яг яамны зүгээс бол өнгөрсөн хугацаанд ч тэр одоо ч тэр бид нар боломжоор бас тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. За хамгийн чухал зүйл маань болохоор бид нар энэ олон улсад сурчлах ажил дээр манай төрийн тэргүүн ерөнхийлөгч маань дипломат ажил нь маш сайн явж байгаа шүү дээ. Олон улсын дипломат ажил. Тэр болгондоо Монголын соёлын өдрөлийг зохион байгуулж байгаа. Тийм. Цаашид бид нар энэ гадаад улсад байгаа дипломат төлөөлөгчийн газруудтайгаа илүү сайн ойрхон ажиллах ёстой нэгдүгээрт. Ялангуяа 10,000 монголчуудаас дээш амьдарч байгаа ийм 6 улс идэм билээ. Энэ 6 улстай бид нар нэг хөрхөн гэр байгуулад тэрийг соёлын төв маягтайгаар ажилуулад тэндээ бас онлайнаар их хэл түүх соёлоо заах. За тэгээ заримд нь бас тодорхой хэмжээгээр Монголынхаа өвлөн уламжлагч нарыг очиж сургалт хийх юм бол тодорхой хэмжээний санхүүжилтээр дэмжих ийм ажлыг хийх ёстой гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл тэр гадаадд байгаа монголчуудын маань үр хүүхдүүд нь жоохон Монголоосоо холдоод
Тэгээд нэгдүгээрт бол монгол хүн байхад их хэл хамгийн чухал гэдэг. Тэг их хэл нь нээж тэр монгол сэтгэлгээ, монгол ухаан чинь гарна тийм ээ. Тэгээд тэрэн дээрээ нэмэх нь өөрийнхөө түүхийг маш сайн мэдж явах хэрэгтэй. Би ямар гарал үүсэлтэй хүн бэ гэдгээ тийм ээ. Тэгээд өв соёлоо маш сайн мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлийн бид нар сургалтууд, контентуудаар баяжуулж, ялангуяа энэ 10,000-аас дээш монголчууд амьдарч байгаа 6 улстайгаа хамгийн түрүүнд ойрхон ажиллах төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Тэгэхээр ер нь дэлхийн улс орнуудын өв соёлоороо дамжуулаад мөнгө олох тийм үү, одоо эдийн засгт хувь нэмэр оруулах, устдаа мөнгө оруулж ирэх энэ одоо арга замыг бас бий болгож чадчихээн л та. Тэгэхээр соёлын яамны зүгээс ер нь энэ бодлогыг одоо тусгай хэрэгжүүлэх боломж ер нь хэр байдаг вэ? За манай яам дээр одоо аялал жуулчлалын салбар ирсэн нь маш том давуу тал байгаа юм. Гадаад улсууд Монголд яах гэж ирдэг вэ гэхээр нөгөө өөрсдөнд нь байхгүй манай өв соёлыг үзэх гэж ирдэг. Хамгийн гол зорилго нь ерөөсөө тэр. Тийм учраас бид нар одоо өв соёлоо сурталчилж энийг одоо эдийн засгжуулах шаардлагатай байгаа. Тэгээд яг сүүлийн жилүүдэд бас манай орон нутгууд яам маань ч гэсэн тодорхой хэмжээнд бас дэвшилттэй ажилласан гэж би боддог. Одоо хамгийн наад зах нь ар хангаад болдог ара фестивал биш үү? Тэр бол маш их жуулчдыг татж байна. Тэгээ бид нар бол одоо жил болгон дараа жилийнхаа цаглбарыг ивентийн цаглбарыг баталдаг. Тэгэхээр одоо 26 онд болох энэ одоо ивентийн дагуу аялал жуулчлалын компаниуд маань зочноо авчрах, юунд нь оролцуулах уу, хаанаас билет авах уу гэдэг ингээд одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг зохиогоод тэгээд зарна гэсэн үг байна. Тэгэхээр ингэж эдийн засгжуулж байгаа. Тэгээд нөгөө талаараас хүү хамтлаг шиг ийм одоо олон хамтлагийг дэлхийд дахинд гаргах, дэлхийн одоо рок попын төвшөнд бас гаргах ийм боломж ер нь байгаа болов. Энэ дээр бас төр засаг ер нь бодлогоор дэмжих тийм боломж байдгүй. За ерөнхийдөө мэдээж манай салбарт бол одоо чөлөөт уран бүтээлчид одоо маш ихээр өөрсдөө энэ ч одоо нэг төрлийн бизнес хийж гин гэсэн үг шүү дээ тийм ээ, бизнесээ хийгээд амжилтанд хүрээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг болохоор нэгдүгээрт бид нар зохиогчийн эрхтэй холбоотой асуудал дээр нь бид нар бодлогоор дэмжих ёстой. Би нэг дуучин байлаа тий. Та зохиолч байлаа. Бид хоёр нийлээд нэг дуу хийж штэ. Тэгэхээр энэ хоёр хүний хоорондын гэрээний одоо ийм загвар гэрээг баталж өгөх. Дараа нь та бид хоёрын дууг одоо аль нэг ивент дээр хүн дуулдаг ч юм уу, караоке дуулах юм бол тэрийг яаж тоолж бүртгүүлжүүлж бид хоёрт ашиг ирэх вэ гэдэг тий. Энэ асуудал дээр бол нэлээд анхаарч ажиллана гэж бодож байгаа. Нөгөө талаар бас ерөнхийдөө энэ урлаг соёлын салбарынхны бас хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал ер нь анхаарал татж байна л да. Зүгээр миний сонсноор бас одоо энэ багш эмчнэрийн одоо тэр голоод исэн цалингл одоо авж ийн гэсэн ийм мэдээлэл байна л да. Энэ дэр ер нь таа. За манай салбарынхан дөнгөж одоо шинээр жишээлх юм бол одоо аль нэг манай харьяа урлагийн байгууллагт ажилд орох юм бол нэг сая 100 мянган төгрөг орчим авж байгаа. Тэгээ яг хөө салбарын одоо энэ харьяа байгууллагуудын дундаж цалин бол сая 500 мянган төгрөг болж байгаа. Тэгээ энэ дээрээ нэмэх нь одоо нэмэгдлүүд авдаг олон жил ажилласны нэмэгдэлтэй үр дүнгийн урамшуулал. За орон нутагт ажиллаж байвал орон нутгийн сумд ажиллаж байвал нэмэгдлүүд авна. Үүнээс гадна хэрвээ тухайн одоо манай соёл урлагийн байгууллагууд бол өөрсдөө орлого олдог. Тэгээд нөгөө гүйцэтгэлээ санхүүжих боломжтой. Одоо жишээлх юм бол Дөөр бүжгийн Эрдмийн театр гэхэд балет тоглоод билет зарна штэ. Тэр орлогынхоо тодорхой хувийг нийт олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг цалин бөгөөд одоо нийгмийн баталгаанд нь зарцуулж болно гэсэн үг. За. Тийм. Тэгэхээр энүүгээр хэдий чинээ их билет зарж орлого олно, төдий чинээ тэр хүмүүс маань нэмэгдэл цалин авах боломжтой болж байгаа. Багш эмчнэр сая одоо цалингаа нэмэгдүүлээд энэ жилээс эхлээд он гараад ойрн цалин нь одоо 3 сая 500 хүрнэ гэдэг ийм шийдвэр гарчлаа. Тэгэхээр соёл урлагийн салбарын бол одоо таны түрүүний хэлснээр сая 500 гэдэг чинь одоо 2 дахин бага л үнэлэмжтэй яваад шүү дээ. Тэгэхээр цаашдаа ер нь одоо ийм инфляц үнийн өсөлтөд уялдуулаад нэмэгдүүлэх боломж ер нь байна уу? Яамны зүгээс ер нь одоо энэ асуудал дээр сангийн яамч гэх юм уу ерөнхийдөө засгийн газар дотроо ер нь ярьж байгаа юу? Ямар боломж вэ? Ер нь бол нийт төрийн албан хаагчдын цалин ярихдаа нийтээр нь ярих хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо ганцхан хоёрхан салбарын татаж аваад ярих нь ер нь буруу. Харин тийм. Тэгээ гівч одоо сая бас тодорхой нийгмийн нөхцөл байдлаас болоод хоёр салбарын цалин бол тодорхой хэмжээгээр нэмсэн байгаа тий. Тэгэхээр бид нар тухайн үед бол засаг дээр яг хөө бид нар бол ер нь нийтдээ төрийн албаныхаа цалин нийтэд нэг ярих ёстой гэдэг ийм ойлголцол дээр байгаа гэж одоо хэлж болно. Тийм учраас явандаа бид нар одоо удахгүй одоо энэ улсын
эдийн засгийн нөхцөл байдлыг харж агаад гайгүй байвал энэ нийт төр албан агчдын цалин нийтээр нь ярина гэж бодож байгаа. Манайх ч гэсэн одоо салбарын дундаж цалингаа 2.5 сая болохын төлөө ажиллаж байгаа тийм. Ядаж л эхний ээлжинд 2.5 сая хүрэх хэмсэн гэж. Тийм дундаж. Ядаж л дунджаар 1 сая төгрөг нэмчих хэмсэн. Тийм. Тэгэхээр хэрвээ тэгээ 2.5 саяд хүргэх гэх юм бол одоо хэр хэмжээний төсөв өртөгтэй байхаар байна. Нийт соёл, спорт тий албан агч 21 аймагт ингээ байгаа шүү дээ. Тэгээд соёл урлаг бол тэр тусмаа 330 суманд байгаа, 9 дүүрэгт байгаа тийм ээ. Тэгэхээр нэг ойролцоогоор 70-аас 80 тэрбум төгрөг нэмэлт төсөв дээр суулгах шаардлагатай. Магадгүй 2027 оны төсвийг одоо улсын хурлаар хэлэлцэж эхлэх үеэр та энэ саналаа оруулж тавих боломж байгаа юу? Би харин одоо оруулъя гэж бодож байгаа. Тий, дараагийн төсөв хэлцэх үеэр. Яг нь манай соёл урлагийн байгууллагууд тодорхой хэмжээний бас менежментийн өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд бидний менежментийн шинжилэл сумын соёлын төвөөс эхэлж байгаа. Бид нар сумын соёлын төвөө одоо гадаад улсад community center гэдэг олон нийтийн төв гэж байдаг шүү дээ. Яг тийм төвийн хэлбэрлүү шилжүүлэх цаг нь болсон гэж бодож байгаа. Соёлын төвүүд маань одоо суманд хамгийн анх Нардом гэдэг нэртэй байгуулагдчихсэн юм байлээ. Тэгээд ер нь ингээд тухайн үеийнхаа нийгмийн хэрэгцээнээс үндэслээд үйл ажиллагаанууд нь өөрчлөгдөөд бас нэр нь ч гэсэн өөрчлөгдөөд явсан юм байлээ. Одоо тэгэхээр дараагийн одоо бас нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаад бид нар өөрчилж хөгжүүлэх шаардлагатай гэж үзээд тэгээ энийг одоо хүний хөгжлийн төв одоо нэршлийн нэг бол соёл хөгжлийн төв эсвэл хүний хөгжлийн төв гэж нэрлэхийн зүйтэй юм байна гэж бодож байгаа. Одоо тэнд соёл урлагийн биш. Бусад арга хэмжээг ч гэсэн. Тийм. Мэдээж одоо ард түмний соёл урлагийн хэрэгцээг хангахаас гадна одоо хөгжил буюу одоо тэнд сургалтууд явуулна. Одоо жижигхэн бичил бизнес эрхлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд ч юм уу те сувенир хийх сургалт ч байдаг юм уу. Эсвэл нэг мундаг номын зохиолч очиод номынхон талаар одоо сургалт хийдэг ч юм уу те. Тийм сургалтын хэрэгцээг нь хангая гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр чинь тодорхой хэмжээгээр мөнгө нэмэгдэж зарцуулагдах шаардлагатай байна. Бүр тийм айхтар их мөнгө бас нэмэгдэхгүй байх юм. Зүгээр бидний төлөвлөж байгаагаар нэгдүгээрт нөгөө соёлын төв нь өөрөө соёл ахуйн соёлгүй байж болохгүйгээд ариун цэврийн байгууламж бүх соёлын төвдөө байгуулах хэрэгтэй юм байлээ. Энэ 330 сумын чинь соёлын төвүүдийн 70% нь ариун цэврийн байгууламж байхгүй, бохир цэвэр усанд холбогдоогүй байна. 5 соёлын төв байсан баха. Бүр цахилгаанд холбогдоогүй байна. Тэгэхээр бид нар нөгөө энэ наад захын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд нэлээд хөрөнгө оруулах шаардлагатай юм билээ. Тэгэхээр эхний ээлжинд энэ жилдээ 6-аас 7 бүс болгоноос нэг соёлын төв бид нар шилж аваад тэрэндээ ингээд нөгөө засварууд хийгээд тэрийг бас харах хэрэгтэй шүү дээ. Тэгээд нөгөө пайлот маягаар одоо туршиж үзээд тэрнийхээ дараа бусад ер нь ингээд сумдынхаа соёлын төвийн дэд бүтцийн асуудлыг шийдэж бодож байгаа. Тэгэхээр соёлын төвүүдийг ингээд ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг та сайн хөндлөө шүү дээ. Тэгэхээр ерөн зөвхөн Монгол улс одоо жуулчин татыг ивэл наад зах нь энэ дэд бүтцэл одоо хангалттай бий болгоцсон байх шаардлагатай байдаг. Гэтэл өнөөдөр одоо ингээд гаднаас ирсэн жуулчид ерөөсөө жалгаруу орж бийцхаас өөр ямар ч тийм одоо жорлон байхгүй гэж хөдөөхээр ийм байдалтай байна л да. Наад зах нь энэ бусад улс орнууд шиг одоо бензин түгээдэг нэг колонкууд дээрээ бас ингээ ариун цэврийн байгууламж одоо жижиг худалдааны төв гэх юм уу тиймэрхүү ингээд стандарттай байт юм билээ шүү дээ нэгдсэн цогц. Тэгэхээр манайх ийм одоо стандарт тавьж хэрэгжүүлэх боломж байгаа юу? Энэ мөнгө төсвөөс мөнгө гарахгүй шийдэх боломж байна гэж харагдаад байна. За ямар ч л хэлсэн одоо аялал жуулчлалын салбарын хамгийн номер 1 асуудал бол ариун цэврийн байгууламж гэж би бодож байгаа. Анх ажил авахтаа ч би тэгж хэлж ирсэн. Жорлонгоо бэлтжиж хүмүүсээ авчрах хэрэгтэй гэх тийм ээ. Тэгээд аялал жуулчлалын мэргэжлийн холбоотойгоо бол маш ойрхон ажиллаж байгаа. Тэднэртэй ч хэлж байгаа. За номер 1 асуудал бол ариун цэврийн байгууламж, номер 2 нь Монгол хоолыг илүү шингэцтэй, хүний бие чимт хичээлтэй болгох асуудал. Номер 3 нь үйлчилгээний чанар орон нутагт очиод гадаад иргэн үйлчлүүлэхэд аюул сайхан үйлчлдэг. Ингээд ийм 3 асуудал ерөөсөө ирэмбэрээ явж байгаа гэх. За тэгээ бид нар энэ жил нэг хөнгөлөлттэй буюу 6% хүүтэй зээл арилжааны банкудаар дамжуулж аялал жуулчлалын компаниудад өгөхөр болж байгаа. Өө за. Тий. Тэгээд одоо өмнө нь нөгөө одоо хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрөөр бас ийм зээлүүд тухайн салбарт өгөөд ахис дэвшил гараад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ аялал жуулчлалын салбарт бид нар одоо өгч үзье гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар нөгөө өгч байгаа нэг за 180 тэрбум
гаруй төгрөгийн зээл олгогдох юм энэ салбарт. Тэгвэл тэрэн дээр бас квот тогтооцсон. За тодорхой хувийн зочид буудал резортууд өөрсдийнхөө зэрэглэлийг ахиулахад буюу үйл ажиллагаа үйлчлэгийн чанар стандартыг сайжруулахад гэдэг чинь бас нөгөө ариун цэврийн байгууламж барих асуудал тэнд орно гэсэн үг байна. Тэгээд зам дагуух тодорхой квотын зам дагуух үйлчлэгээний газрууд гэдэг одоо манай урьхан эдэр шиг тийм ариун цэврийн байгууламжтай үйлчлэгээний газруудыг барьж байгуулахад тодорхой хувь нь. За тэгээд одоо тээврийн компаниудад зарим нь бол авиа компаниуд байгаа. Гаднаас зөвлөж авч тэдний эргэлтийн хөрөнгөнд мөн одоо хот хоорондын тээврийн компанид за мөн сувенир хийдэг хүмүүст орон нутагт кофе шоп болон одоо ресторан гэдэг ингээд ийм байдлаар бид нэр квот гаргаад одоо өгж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр 6% хүүтэй зээл гэдэг бол маш том боломж шүү дээ. Урд нь аялал жуулчлалын компаниуд ч одоо ингээд зээл аваад үйл ажиллагаа явуулна гэхээр ихэнхдээ бизнесийн өндөр хүүтэй бараг 20-30% хүүтэй зээл авдаг байсан. Тэгвэл жилийн 6% хүүтэй зээл гэдэг бол хэд дахин бага одоо ийм хямдхан олдож байгаа их үүсвэр байна шүү. Тэгэхээр хэрвээ тэр тухайн одоо компани ийм 6% хямдхан их үүсвэртэй зээл аваад үйл ажиллагаа явуулж байгаа юм бол төрөөс авсан энэ дэмжлэгийнхаа хэрээр одоо үйлчлэгийнхаа чанарыг сайжруулахаас гадна үн өртгөө ч гэсэн бууруулах юм боломж байгаа мó гэж харагдаад байна л да. Ер нь бол мэдээж зээл ингэж бага өртөгтэй олдож байгаа юм чинь тодорхой хэмжээнд үн одоо өртөх нь багасхад нөлөөлнө шүү дээ. Тийм учраас дагаад үнэ мэдээж л одоо жуулчны компаниуд эрэлт нийлүүлэлтийнхаа зарчмаар юу гэж л би үнэтэй байлгыг хүн авахгүй гэж бодох үедээ боломжоор үнэ тавьдаг байгаа. Жуулчны баазууд өвөл үйл ажиллагаа ялангуяа явуулахад цахилгаан дулааны зардал аягүй өндөр. Тэг хүн бараг очтгүй байхгүй юу. Тийм учраас энэ зардалт нь бид нар ийм нарны панелийг нэвтрүүлүүл яасан юм бэ гэд энэ талаар бас хилцүүлэг хийх гээд бэлдэж байгаа. Тэгээд барилга хот байгуулалтын сайдтай болохоор ариун цэврийн байгууламж яг энэ одоо байгалаа дагаад ингээд жоохон аслагдмал газар байрлаж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм газруудын ариун цэврийн байгууламжийг яаж шийдвэл хамгийн одоо бага өртөгтэй боломжийн байх вэ те септик технологи нь ах юм уу ямар технологи байх юм гэдэг тийм хилцүүлэг бас хийгээд энэ одоо мундаг компаниудтай хооронд нь компаниудыг уулзуулъя гэж бид нар бас ярьж байгаа. Тэгэхээр ямар ч лээс нөө дэд бүтцийн тэр зардлууд дээр ийм байдлаар шийдлүүд гаргаж байгаа. Тэгээд жуулчдын компаниуд маань 100 бол бид нар бол хангалттай хүнээ авдаг болчиход энэ өвөл гол нь хүн авахгүй болохоор өвлийн зардал чинь нөгөө үндэ шингээд байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр Монголын аялал жуулчлалын компаниуд одоо их өндөр өртөгтэй үйлчлэгээ үзүүлж байгаагаас болоод монголчууд жишээлбэл одоо дотоод амрахын оронд гадагшаага их явж штэ. Тэрэлжид нэг 5 хоногийн оронд Фукок тийм үү, Вьетнам, Таиланд, одоо Хайнан ч гэдэг юм уу те бусад энэ 7 орнуудад амарсан нь илүү хямд өртөгтэй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж одоо илүү ядаж дотоодынхаа жуулчдыг ч гэсэн татах хэмжээний байх вэ гэдэг. Үн өртгөө ч гэсэн ингээд энэ бодиттой хүмүүсийн хэрэгцээнд тааруулж нийцүүлэх вэ гэдэг дээр л ер нь яамны зүгээс ер нь яаж одоо дэмжих боломжтой. Одоо үнийг бууруулахад уу? Тэгэхээр манайхаа бол одоо саяны 6% хүүтэй зээл бол манай хамгийн том дэмжлэг энэ салбарт урд өмнө байгаагүй том дэмжлэг. Тэгээ аялал жуулчлалын компаниуд ч өөрөө хувийн компани шүү дээ. Хувийн компани одоо хүний хувийн өмчийг тийг ингээд биж орлон барьж өгч болохгүй ш татвар төлөгчийн таны мөнгөөр тийм биз. Тийм учраас энэ зээл бол хамгийн том дэмжлэг гэж харж байгаа. Тэгээд өвлийн аялал жуулчлалыг бид нэр хөгжүүлэх хүрээнд бас өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр гэдэг засгийн газраар батлуулаад тэгээ одоо компаниудаа хоорондоо одоо winter sale гэдэг арга хэмжээ зохион байгуулах ажлыг одоо хооронд нь яриулж гин гэсэн үг байна. Тэгэхээр одоо өвөл жуулчлах юм бол зочид буудлын тэдэн хувийн одоо сэлтэй тэг хямдралтай ресторан тэдэн хувь за магадгүй дэлгүүрүүд нь тэдэн хувь юм билгээ хоорондоо энэ компаниуд маань ярьж стратеги гаргах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар мэдээж өвөл төмөн тэмээний баяраа өмнө говьдоо хийн, хөвсгөлдөө мөсний баяраа хийн. Энийг бол бас улсаас дэмжлэг үзүүлээд зохион байгуулж өгнө. Тэгээд тэндээ хүмүүс татхаар тэрийн жуулчны компаниуд маань яах нь авч үйлчлэгийг үзүүлэх нь шүү дээ төлбөрөө аваад. Тэгэхээр энэ 6% хүүтэй зээлэхээр одоо таны найз нөхөд хамаатан садан одоо бүгд л одоо тань руу яриад арын алгадаад зохицуулаад өгөөч гэж гоох бах та тэгэхээр яаж зохицуулах вэ? Үгүй арилжааны банкуд шийдвэрээ гаргана шүү дээ. За тэгэхээр та саяны үед бас энэ манай энэ найзын хүсэлтийг
төрүүлээд авчаач гэсэн тийм санал тавих боломж байгаа юу? Тийм боломжгүй. Банк ч өөрөө эрсдлээ бас хүлээж байгаа байхгүй. Хүнд зээл өгөөд нөгөө хүн төлөхгүй алдчихвал чинь чанаргүй зээл болчих шүү дээ. Тийм учраас банк өөрөө яг шаардлага хангасан компанидаа л өгнө. Би бол ерөөсөө оролцоогүй шүү. Тэгээд нэг газарт бол харилцан адилгүй зээл болгоно гэсэн үг. Бүгдэнд нь адилхан нэг ижил хэмжээтэй зээл. Харилцан адилгүй нөгөө тухайн компани өөрөө төслөө бичээд тэгээд нөгөө банкндаа хандна. Банк ч маш олон зүйлийг судалж агаад бас барьцаа хөрөнгө гэдэр харна шүү дээ, тий. Тэгээ бүх тэр шалгууруудаа харж байгаа зээлээ болгоно гэсэн үг. Жуулчдыг татах бас нэг гол үндслэл бол онгоцны билет ер нь хямдхан юм уу боломжийн үнэтэй байх л гэж хардаг л да. Тэгэхээр Монгол руу ирэх гэж байгаа жуулчид Монголын агаарын тээврийн үйлчлэгээ тийсний үн өндөр байгаагаас болоод магадгүй хятадын өвөр Монгол руу очиод илүү үзэж харах юмтай байна гэд тийшээгээ явчих гэдэг ийм хандлага байна л да. Тэгэхээр тийшээ явж байгаа жуулчдын урсгалыг Монгол руу татахын тулд наад зах нь л онгоцны тийсний үйлчлэгнээс эхлэх ёстой болов уу гэж хардаг. Энэ дээр ер нь авиакомпаниудтай соёлын яам яаж одоо бодлогоо уялдуулах юм? Онгоцны нислэг бол хамгийн чухал одоо гадаадын аялал жуулчлалын хувьд тийм ээ. Тэгээд одоо нөгөө мятыг маань хувьчлах шийдвэр гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд илүү хувьчлагтаад ирэх юм бол яг нөгөө чөлөө зах зээлийнхаа журмаар ажиллах баха гэж би харж байна. Дээрэс нь хүнүүээр энэ өнгөрсөн онд 2 удаа шууд нислэг бүгд найрамд Солонгос улсын Чүнчон хотоос хөвсгөл рүү хийсэн. Ингээ амжилттай болсон. Тэгэхээр эх жил 20 удаагийн нислэг хийх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Үүнээс гадна Ховдоос Шинжаан хооронд бас шууд нислэгтэй болж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө ганцхан Улаанбаатарт ирээд эндээ бөөгнөрөд байхгүй. Шууд манай баруун зүүн хойд урд өмнөд ингээд бүсүүдэд олон улсын нислэг авдаг болчвол хамгийн сайн. Тэгэхээр нөгөө би говьд очихын тулд Улаанбаатарт буугаад тэгээ эндээсээ говь руу явна гэдэг чинь бүх ажил болно шүү дээ. Тэгэхээр би шууд л говь руугаа ч юм уу шууд хөвсгөл рүүгээ нисчвэл цаг бага. Тэгэхээр ийм зүйлийг бол бид нар цаашд хөгжүүлье гэж зам тээврийн яамтай бол ярьж байгаа. Тэгэхээр Монгол руу жуулчин татахын тулд бас одоо Монголоо гадаадад сурчлах асуудал бас нэг чухал асуудал байдаг. Тэгэхээр сурчлахын тулд бас мөнгө хэрэгтэй. Тэгэхээр яах вэ гэдэг асуудал байдаг л да. Тэгээ яг өмнөх сайдын үед бол янз бүрийн контент одоо санаачлал одоо Монголоо сурчлахад оролцсон байлээ. Гэвч одоо үр дүнгүй ийм сурчлага болоод тэр нь эргээд одоо татвар төлөгчдийн нуруунд дээр дарамт болж хувирсан ийм асуудал байна л да. Тэр Английн тэр хөл бөмбөгийн багийн одоо футболкон дээр одоо Монголыг сурчлах тэр рекламыг тавьснаас болоод эргээд тэр нь бодиттой сурчлага болж чадаагүй. Дээр нь Монгол улсын засгийн газар олон тэрбум төгрөгийн өрөнд орсон. Тэгээ арбитрийн шүүхтэр очсон гэдэг асуудал байна. Энийг юу нь яаж анхаарах гэж байна? За одоо яг засгийн газрын тухай хуулиар Монгол улсыг гадаад сурчлах чиглэлийг бол гадаад харилцааны яамд байдаг. Тэндээс нэгдсэн бодлогоор юугаа бид яаж гаргаж харуулах вэ, хэнтэйгээ харилцах вэ гэд одоо шийдээд сурталчилдаг гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд болохоор Монголыг олон улсад сурталчлах үндэсний хороо гэж байсан юм байлээ. Тийм хороог одоо тухайн үеийн соёлын сайд нь ахлаад тэгээд тэрнийхээ дагуу төлгөө босруулаад төлгөөнийхээ дагуу үйл ажиллагаанууд хийгээ явж исэн юм бэл. Тэгээ яг жуулчдын тоо бол одоо 2025 оны хувьд нэг 850 мянга орчим хүн ирсэн байгаа хгүй, түүхэн дээд амжилт байгаа юм. Тэгтээ сая хүрэхгүй ш. Тэрний өмнөх жил бол 740 мянга, тэгэл одоо бид нар чинь 200 мянга авдаг байсан үеч одоо зөндөө байгаа шүү дээ. Тийм учраас бүр ингээ гайхамшигтай даблтаад байгаа хгүй юу? Одоо хэд дахин өссөн байгаа манай жуулч. Тийм учраас одоо нөгөө Монголыг маш олон хүмүүс ярьдаг болсон байна. Өмнө нь бол одоо гадаад очиод Монгол ихээр хаана идэгин гэдэг байсан бол одоо Монгол ихээр очиж үзмээр байна гэдэг болсон. Тэгээ би бол одоо 8 сайдыг бүр өгөөсгмээргүй байна. Яг л тодорхой хэмжээнд ажил хийсэн тэр хүн нэлээд сайн бас сурталчлаа, соёлын урлагаа зөндөө ивентүүдийг зохион байгуулад ингээм амжилттай хийсэн ажлууд байгаа. Гэхдээ бас шүүмжлэлтэй одоо ажил хийсэн хүн шүүмжлэх юм гардаг штэ. Ажил хийгээгүй хүнд бол одоо шүүмжлэгч юм гардаг штэ тий.
тий тэгж бодож байгаа. Тэгээд яг энэ Fulham дээр бол би бас тодорхой хэмжээнд шүүмжлэлтэй хандж байгаа. Энэ Fulham хөлбөмбөгийн клуб бол одоо Premier League буюу одоо дээд зэргийн лигт хаяа ороод хаяа гарчдаг. Гэхдээ бас хаяа орж чаддаг мундаг л одоо баг л байна л да. Гэхдээ Барселона эднэр шиг тийм топ баг биш. Гэхдээ топ баг бол бүр амар үнэтэй л байгаа л та. Тэгээ анх бол нийслэлийн соёл урлагийн газартай бараг 5 гаруй тэрбум төгрөгийн гэрээ байгуулад тэгээд одоо бэлтгэлийн жерси дээр нь Go Mongolia гэж бичүүлээд тэгээд тэрийг одоо өмсөд тэгээ мэдээж бэлтгэл хийж байхдаа зураг мураг аваад тэр хүмүүс бас өөрсдийнхөө Instagram, Facebook дээр постлж байгаа тийм зүйл байгаа. Тэгээд Fulham бас тодорхой хэмжээнд зарим нэг хэвлэлийн одоо хурал мурал дээр бас Go Mongolia-га өмссөн хэвлэлийн хурал хийдэг ч юм уу тийм зүйлүүд бол байгаа. Гэхдээ бэлтгэлийн жерси дээр яг тэмцээн дээр үл өмсөв юм. Яг тэмцээн дээр бол өмсөхгүй. Тийм. Тэмцээн дээр бол өөр одоо юу ч байдгийг тэр Английн мундаг брэндүүдийг өмсдөг байх л та. Тэгэхээр бүр тэр нь бүрч үнэтэй байдаг гэж магадгүй. Гэхдээ энэ бол одоо маш өндөр үнэтэй. Дараа нь соёлын яамтай гэрээ хийгээд 1.1 сая фунт стерлингийн гэрээ хийгээд тэгээд тэрний одоо бид нар үлдэгдэл төлбөрийг одоо гадаад хэргийн яам руу тэднийх чинь нөгөө чиг үүргээрээ гадаад Монголыг сурчлах хэрэгтэй учраас мөнгөний шилжүүлээд тэгээд одоо тэр үлдэгдэл мөнгөний төлөгдөөгүй биднийг арбитрийн шүүхт өгсөн ингээ явж байгаа. Одоо тэгэхээр хэдэн төгрөг дутуу байна гэсэн үг. Одоо тэгээ үлдэгдэл 1.1 сая фунт стерлингийн нэг 360 мянган фунт стерлингийн төлцсөн байгаа. Тэгэхээр тэрний үлдэгдэл гээл нэг тий 800 мянган фунт стерлинг үлдэгдэл мөнгө бол одоо хэмжилж байгаа гэсэн үг. Монгол төгрөг орч одоо хэд гэсэн үг болж байна шүү дээ. Нэг 5 тэрбум гаруй 5-6 тэрбум юм уу? Тий нийт гэрээний дүн. Өмнө нь бас нийслэлийн соёл урлагийн газартай хийсэн дүнтэйгээ нийлэх юм бол бараг 12 тэрбум төгрөг нийтийн Fulham хөлбөмбөгийн клубтэй. Тий 12 тэрбум төгрөг ганцхан хөлбөмбөгийн багт нэг футбол хүн дээр зөвхөн бэлтгэлийн үеэр одоо ингээл өмсвөлэл бос зүйд нь үсэхгүй гэдэг чинь дэндүү одоо юу гэдгийг үр ашиггүй л ийм одоо сурчлагаар болцсон байна л гэж харагдаад байна. Тэгэхээр одоо энийг одоо тэгээд танаа яамны төсвөөс төлөх юм уу? Яаж төлөх юм? Татвар төлөгчийн мөнгнөөс л төлнө гэсэн үг. Тий энэ ч одоо хэрвээ арбитрарын шүүхээр бид нар төлбөрийн үлдэгдлийг төлөх ёстой гэж шийдвэр гаргах юм бол тэгэл одоо Монгол Улсын засгийн газар төлөх ёстой. Тэр нь бол мэдээж ард түмний татвар төлөгчийн мөнгө л гэсэн үг л дээ. Тэгээ бас Монгол хаан жүжигийг бас соёлын яамнаас санхүүжүүлсэн гэдэг асуудал яригдаад байна. Энэ дээр юм мэдээлэл. Миний мэдхээр одоо би ч өнгөрсөн бас одоо бичиг баримтуудаа танилцж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол тийм Монгол хаанд шууд байдлаар зарцуулсан тийм санхүүгийн баримт одоогоор байхгүй. Тэгээд одоо холбогд халбан тушаалтнууд маань ч гэсэн бид нар бол тийм мөнгө төгрөгөөс санхүүжүүлчихсэн зүйл байхгүй гэдэг тэгсэн. Тийм. Гэхдээ яхав одоо хувь уран бүтээлч тийм ээ гадаадд гарч одоо бас ингээд Монголын соёлоо сурталчилж байгаа нь бас мэдээж бас сайн хэрэг штэ Монгол тийм ээ тэрийг үзсэн ядаж за 100 хүн үзлээхэд ядаж нэг 2 3 ч болтугай Монголд очиж үзэх юмсан гэж бодно үстэй энэ ч бас ингээд хувь артистийн хувьд бол бас сайн хэрэг л гэж би бодож байгаа. Одоо дараагийнхаа уран бүтээлчдэд бас ийм гарцыг харуулж чадсан байх гэж би боддөө штэ тэр Монгол хаан бол. Ер нь зөвхөн драмын театрын одоо уран бүтээлээс ер нь олон улсын том театруудад тавигдсан уран бүтээл гэх юм бол энэ Монгол хаан л гэж харддаг л да. Тэгэхээр бас анхны гарцыг нээгээд дараагийн одоо Монголын одоо гэсэн өв соёлын тийм шинэ контент одоо олон улсын том театруудад тоглогдох юм эхлэлийг тавьчлаа л гэж харддаг л да. Тэгэхээр ер нь зүгээр яг хуу энэ жил жишээлбэл драмын театр одоо саран хөхөө жүжигийг бас одоо тавих гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ жүжигийг ч гэсэн олон улсын театруудад тавих асуудал дээр бас яам бас тодорхой хэмжээгээр зуучилж ажиллах боломж байгаа юу? Ер нь бол саран хөхөө жүжигийг их гоё ингээд дэгэлж тавих юм бол тэгээ гоё бас баяжуулаад харуулах юм бол гадаад хүмүүс бас сонирхох байх гэж одоо Наранбаатар найруулагч Цайруулагт хоёр ярьсан л та. Тэгээд энийг нь яамнаас бодлогоор дэмжиж тэгээд их гоё эхлээд мэдээж Монголынхаа ард түмэнд үзүүлэх хэвээр Монголдаа үзүүлээд тэгээ бодлогоор хэдүүлээ гадаадад нэг
гаргаж үзье гэж бид нар бодож байгаа. Тийм. Гэхдээ мэдээж өмнө нь явсан одоо хүмүүсээс бид нар зөвлөгөө авах хэрэгтэй байхгүй. Хүн чинь ингээ яваад алдаж оноод үцсэн хүмүүсээс бид нар суралцах хэрэгтэй шүү дээ. Яах хэрэгтэй, яадаг юм бэ те. Тэгээд тэр хүмүүсийнхаа тусыг бас авах хэрэгтэй. Тэгээд тэрийг сонсож байгаа тэгээ бодлохоор ер нь гадагшаа гаргаж үзье л гэж бодож байгаа тийм. Тэгэхээр Монголынхаа өв соёлыг сурчлах асуудал дээр ер нь яам цаашдаа ямар бодлого барих гэж байна. Ер нь одоо Монголын гэсэн одоо тийм нэрээр бүртгэгдсэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн хичнээн одоо бит болон бит бус өв байна. За соёлын бит бус өв 17 өв бүртгэгдсэн байгаа. Тийм манайх бол ер нь бол нэлийн дээгүүр ордог бүртгүүлсэн үеийнхээ тоогоор тэгээ улс орон болгон жилд нэгийг л бүртгүүлэх квоттай байдаг байхгүй. Тийм квоттай. Тэгэхээр одоо хүснээрээ заамаа энэ 10 өвийг бүгдийг бүртгээд өгөөч гэд хилэнгүүд бүгдийг бүртгэчих боломжгүй. Тэгээ зарим бит бус өвөө нөгөө өөр улс орнуудтай яг тийм өвийг одоо өвлөн уламжлуулдаг тийм өв бүхий оронтой хамтраад өргөм мэдүүлэх юм бол жилд магадгүй 2-ыг ч юм уу 3-ыг бүртгүүлчих боломжтой байдаг. Тий. Тэгэхээр жишээлбэл одоо морин хуурыг бол одоо бас Монгол улс дангаараа одоо бүртгүүлээгүй. Хятадын өөр Монгол бас 50%-ийг манай одоо Монгол улс бол бас 50%-ийг одоо ингэж өв соёлд ингэж бүртгүүлсэн байна л да. Тэгэхээр уул нь бол Монгол улс 100% дангаараа л энэ морин хураа өөрсдийнхөө нэр дээр одоо бүртгүүлэх хэрэгтэй байсан юм шүү гэж л хараад байна. Гэхдээ мэдээж одоо бид нар бүртгүүлэх чинь айлын хамт бүртгүүлэх үг гэхгүй шүү дээ. Айл улс нь ингээ материалаа өгнө шүү дээ, тий. Тэгээд зарим нь бол бид нар материалаа өгч байгаа. Танах бас материалаа өгж гинүү гэдэг ч юм уу, тий. Ингээд ерөнхийдөө зэрэг өгөгдөж байгаа байхгүй юу. Тэгээд соёлын одоо World Heritage Committee гэдэг ЮНЕСКОгийн дээрхэд дэлхийн өвийн хороо гэж байдаг. Энэ хорооноос тэр бүх судалгаа материалын үндслийг хараад судалж ээж шийдвэр гаргадаг. Тий. Тэгээд одоо эн чинь альва нэг улсад гэхээсээ илүү Монгол туурхтны өв соёл байхгүй юу. Тэгэхээр энэ туурхтны л авч ирсэн өв соёл юм байна шүү гэж бүртгэж байгаа. Тэгэхээр манай эзэнт гүрэн чи ямар том байлаа тийм ээ. Тэгэхээр тэнд байсан туурхтнуудаас аль аль нь морин хуур хэрэгжижсэн. Тэр нь аль улсад одоо амьдарч байна тийм ээ. Гэл одоо олон нөхцөл байдлыг харна л та. Тэгэхээр морин хуур шиг одоо бас ингээд зарим улс орнууд жишээлбэл Монголын өв соёлыг бид нар ч гэсэн бас одоо хамтарч эзэмшмээр байна гэдэг ийм одоо санал яригдчих гэсэн үг тийм. Одоо жишээлх юм бол одоо Монгол эсхий гэрийг бид нар ч гэсэн эсхий гэрт амьдарч ирсэн одоо эсхий гэртнүүдээ гээд Казахстан, Кыргызстан гээд улсууд бас ярьж байна. Тийм. Тэгэхээр одоо яа харахгүй тийм юм чинь их Монголын эзэнт гүрний нэг хэсэг эсхий туурхтай юм чинь. Тэгэхээр бид нар бол үгүй наа чин чинийх биш би ганцаараа бүртгүүлнэ гэж болохгүй шүү дээ. Уг нь Монгол гэр чинь ЮНЕСКОд бас уул нь Монголын нэр дээр бүртгэгдсэн гэж би ойлгоод байгаа шүү дээ. Бүртгэлтэй. Тэгээд нөгөө хүмүүс бол одоо бид нар болиулж болохгүй материалаа өгнө шүү дээ. Давхар өгж байгаа. Өгнө байна. Тэгэхээр тэнд нь нөгөө шийдвэр нь хороогоороо гарна гэсэн үг байна шүү дээ. Тэр чинь бол ерөөсөө юм соёлын яг судалгаа шинжилгээний суурилсан л шийдвэрүүд гарна гэсэн үг. Ямар нэгэн политик одоо улс төрийн лобби гэсэн юм байхгүй. Тэ яг л тийм судлаачид байж байгаа, эрдэмтэд байж байгаа, яг соёл судлалын хүмүүс байж байгаа. Тийм хороо. Тэг яг энэ хороонд анх удаа манай Монгол улс бас түүхэндээ анх удаа сая сонгогдсон. Тэгээд энэ хорооны нэг гишүүн болоод одоо 3 жилийн хугацаа байгаа. Тэгээд энэ гишүүнээр ажиллаж байхдаа аль болохоор бас нэлээ өндөр оролцоотой бай гэж би бодож байгаа. Тэгэхээр одоо 17 өв соёлын бүтээлээ ямар ч гэсэн дэлхийн соёлын өвд бүртгүүлж амжсан байна. Цаашдаа одоо нэмээд ямар одоо өв соёлоо нэмж одоо бүртгүүлэх шаардлагатай байна. Монголчуудын нэр дээр одоо бүртгүүлж амжаагүйгээс болоод бусад улс орнууд бас өрсөх гэдэг ийм хандлага бас байна л да. Би түрүүлсэн жилд нэгийг л бүртгэдэг гэд хэлсэн тийм ээ. Тэгэхээр 10-ыг өгсөн ч жилд нэгийг л бүртгэх гэсэн үг байна. Тэгээ бид нар бол одоо маш яаралтай мал маллах арга ухааныг нүүдлийн мал аж ахуй. Тий одоо яг Монгол малчин малаа малж байгаа энэ арга ухааныг бүртгүүлэх гээд хүсэлтэд өгсөн. Саяхан бас гэрчлэгээнүүдээ авсан байгаа. ЮНЕСКОд бүртгүүлсэн. Тэгээд тэрэн дотор болохоор буган
чулуун хөшөөг тэр хүрлийн үеийн урлагийн бүтээл гэдэг англиар бүртгэж авсан. За. Бугуун чулуун хөшөөг чинь бас зарим бас Төв Азийн улс орнуудад байдаг гэд бас ингээл булаацалтаад маргаадах шиг байсан. Тэгээ ямар ч юм манай Монгол дээр байгаа одоо энэ бугуун чулуун хөшөөний 3000 орчим хөшөөний бараг 90 хэдэн хувь нь одоо 2800-900 Монгол газар нутагт бусдын дандаа Монгол маш ойрхон газар үзэн байт юм бэл. Тийм тэгэхээр энийг одоо яалтчгүй манад дээр бүртгүүлсэн. Тэгээд одоо Монгол дээл хийх арга ухааныгаа бид нар бүртгүүлэх гээд уламжлалт дээл тий. Тэрийгэ бүртгүүлэх гээд эсхий хийх арга ухаан гэдгийг бас бүртгүүлэх гээд бэлдээд ингээд ажиллаж байгаа. Эсхий хийх арга ухаан гэхээр бас нөгөө Төв Азийн улс орнууд бас манайх бас эсхий гэрт байсан гэд бас хамтарч эзэмших гээд байна уу юу? Одоогоор яг тийгсэн юм байхгүй л энэ. Тэгээ тухайн улсын бодлого яаж явж байгааг бид нар бол сайн мэдэхгүй шүү дээ. Тэр чинь ер нь соёлын яамны соёлын бодлого бол бас бүх юмаа нээлттэй ил тод байлгах хад хохирлтой заримдаа тий. Ямар ч ойр үед бол одоо энэ 3 зүйлээ бол бүртгүүлэхээр бэлдээд бүх юм бэлэн болсон байгаа. Ер нь 5-6 зүйл дээр ажиллаж байгаа тийм. За тэгэхээр танай яамны бас нэг анхаарал татсан асуудал бол хариуцсан салбар бол спортын салбар. Тэгэхээр спортын салбар дээр бол ганц 2хан удаа өндөр амжилт гаргаад бүх насаараа татвар төлөгчдийн мөнгөөр маш өндөр хэмжээний тэтгэмж аваад сууж байгаа асуудал одоо яг шударга уугүй юу гэдэг ийм шүүмжлэл гардаг л та. Яг олимпийн аварга бол алтан медаль авсан бол 4 сая төгрөг аавна. Тэгээд сар болгоно тий. Мэдээж одоо шагналын 120 сая төгрөгийн нэг удаагийн шагнал. Тэгээ сар болгон 4 сая төгрөг авч байгаа. Гэхдээ яг алтан медальтай олимпийн аварга айгүй цөөхөн штэ. Тэгээд энэ алтан медалийг авах гэж тамирчид маань одоо маш их хөдөлмөр зүтгэл гаргаж байгааг бид бүгд мэдэн штэ тий. Одоо хар багасаа ч гэдэг юм уу тэр спортод ороод хажуугаар нөөр ингээ ажил хийгээ явдаг хүн бол олимпийн аварга болж чадахгүй штэ. Тий. Тэгээ бүх юмаа зориулаад хажуугаар нь бэртэл гэмтэлтэй туулна. Тэгээд маш эрт зодог тайлдаг. Тий. Тэгэхээр энэ хүмүүсээ бид нар бас тодорхой хэмжээнд төр засаг дэмжих ёстой гээд бусад бас тамирчидаа энэ чинь аюу том одоо идэвхжүүлэлт болдог. Би хэрэг арга болчих юм бол ингийн биш штэ гээд. Ягаад гэвэл энэ тамирчин маань ингээ аваа явж штэ гээд. Тийм учраас тэгээд тийм олон хүн бол олимпийн аварга Монголд байхгүй. Урд нь одоо тэгэр 6-7 сая төгрөгийн тэтгэмж авдаг гэдээсэн. Тэгвэл та сая олимпийн алт бол ямар сар болгоно 4 сая төгрөгийн тэтгэмж авдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ буурц юм уу? Эсвэл одоо тодорхой хэмжээгээр өөр үнэлгээтэй яваад байна. Хэрвээ одоо дэлхийн аварга дахиад олимпийн аварга байх юм бол нөгөө дэлхийн аваргын тэтгэмж нь 2 сая байхгүй юу? Тэгээ 2 сая нь одоо 4 сая дээрээ нэмэгдээ 6 саяыг авдаг ч юм уу. Тийм байх нь шүү дээ. Эсвэл одоо дэлхийн хошоо хүрэл медаль авах юм бол тэр чинь сарын 500 мянга байдаг. Хошоо болчоороо сая төгрөг аваад дахиад олимпийн хүрлийг авчих юм бол олимпийн хүрэл чинь 2 сая байдаг байхгүй. Ингээ 3 сая авдаг ч юм уу. Тэд нар ингээ нэмэгдээд явдаг гэсэн үг. Тэгэхээр аль олон амжилт гаргана уу тэр хэмжээгээрээ жоохон өндөр байна гэсэн үг байна. Тэгэхээр Төвшин баяр аваргын хувьд бол бас одоо ингээд ял хидэлж байна л да. Тэгэхээр энэ эрүүгийн ял авсан онц ноцтой хэрэг үйлдсэн хүн сар болгон бас 7-8 сая төгрөгийн тэтгэмж олгосон хэвээр байна гэдэг асуудал дээр ер нь яаж эргэж харах ёстой юм шиг журмаа өөрчлөх ёстой юм шүү. Тийм би тэгэхэд биеийн тамир спортын тухай хууль чинь 2024 онд яг сонгуулийн өмнө батлагдсан. Тэгээ ер нь бас тэрэн дээр нэлээд эргэж харах зүйлүүд байсан. Тэгээ нэлээд нөгөө яаралтай журмаар хурдан батлагдсан байхгүй. Тэгээ энийгээ бид нар сайжруулах ёстой юм байна гэд одоо би ажил авснаасаа хойш энэ дээр ажлын хэсэг байгуулад ажиллаж байна. Тэгээд дагалдах одоо энэ журмууд нь ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Тэгээд одоо ёс зүйн асуудлыг оруулах ёстой. Ялангуяа юм эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол бас зарим урамшууллыг одоо зогсоох ёстой гэж бодож байгаа. Энд чинь одоо татвар төлөгчдийн мөнгнөөс л цалин өгөөд ингэ явж байгаа зүйл шүү дээ. Тийм учраас бид нар энийг бас эргэж харж байгаа. Ерөн зүгээр Монгол улсад одоо нийтийн биеийн тамирын асуудал ер нь орхигдчиход байна л да. Наацхал дунд сургууль цэцэрлэгүүдийн энэ биеийн тамирын талбайг ингээд одоо худалдаад орон сууцны хороол болгоцсон. Тэгэхээр цаашдаа ер нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр энэ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж харагдав юм. Яг зөв. Ер нь бол
сая анх удаа нийтийн биеийн тамирын журмыг засгийн газар батлуулсан бид нар. Тэгээ энэ дээр хүн амын бие бэлтрийн үзүүлэлт төвшин тогтоох үр дүнг тооцох тухай журам гэдэг ийм журам байгаа юм. Тэгээ ерөнхийдөө олимпийн аваргыг чинь тэр 6 настайгаас нь бэлддэг байхгүй. Тэр олон бүх одоо хүүхдүүдээ ямар нэгэн спортын клубт харьяалуулад тэндээс шигшгцээр одоо уулын арай буюу олимпийн аварга чинь төрөх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр тогтолцоог яг энэ албан боловсролоор хамгийн гол нь өгөх ёстой. Тэгээ энийг би бол одоо боловсролын сайдд маш олон удаа энэ саналыг тавьсан. Тэгээ одоо харамсалтай нэг төдийлөн хэрэгжүүлэхгүй л байна. Дээрээс нь зөвхөн биеийн тамирын хичээл гэхгүй ер нь хүүхдүүд чөлөө цагаараа ч гэсэн одоо нийтийн биеийн тамираар хичээлж явах шаардлага байна л да. Тэгэхээр төсвийн хөрөнгөөр энэ хөрөнгө оруулалт хангалтгүй бол хувийн хвшлүүдтэй хамтрах боломж байна. Одоо яг хувийн хвшлтэй хамтраад явж байна. Тэгээд за нэгдүгээрт бид нар сумын нөгөө наадмын талбайг олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байгаа. Тэр чинь жилд ганцхан хэрэгжилж байгаа. Тэгээ сумын засаг дарга одоо тэрийг жилд нэг удаа онгойлгоол. Тэгээ нэг сандал мандлыг будаад жоох янзлал наадмын хичээл буцааж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг олон нийтэд нээлттэй болгоод тойруулаад нэг гүйдэг зам дунд нь хөл хөмгийн талбайч гэдэг юм. Ингээд бид нар тохижуулах байнгын нээлттэй байлгах. Байнгын нээлттэй байлгах ийм ажлыг. Тэгэхээр хүүхдүүд очиод тоглож ийг, байгууллагууд очиод арга хэмжээ хийж лэнэс тэ. Ийм одоо биеийн тамирын орон зай болгохоор ажиллаж байна. Тэгээ сая бол нийслэл одоо стадионо мөсөн каток болгоод ингээд ажиллаулж штэ тий. Тэгэхээр яг энэ жишгээр гэсэн үг байна. Тэгээд татврын аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд өөрчлөлт орсон штэ. Борлуулалтын орлогын 1% тэнцэх хөрөнгийг соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, боловсрал гэдэг ийм салбарууд зарцуулах юм бол татвар төлсөн тооцно гэдэг. Тэгээ яг энэ чиглэлээр одоо топ аж ахуйн нэгжүүд зарим нь манад хандаад бүр спортын төв ордон барихаар хилцээрүүд хийгээд эхэлсэн. Тэгэхээр одоо ирэх жил гэхэд ямар ч лсэн 2 спорт зал баригдахаар одоо хилцээр нь хийгдээ тохирцсон. Газар нь шийдэгдсэн ингэ байж байна. Таны ээж одоо соёл урлагийн салбарт олон жил ажилласан, музейн салбарт тэр дундаа бас ингэж дагнж ажилласан хүн гэхээр тэгэхээр магадгүй бас музейтэй та илүү ойрхон өссөн юм а да. Тэгэлгүй яхаа би одоо нөгөө цэцэрлэгээ таарал манай ээж музейд ажилладаг байсан. Тэгэл тухайн үед хувьсгалын музей, байгалийн төвхийн музей, Богд хааны ордон музей ч юм уу, Чойжин ламын сүм гэх музейгээд эдгээр музейгээр л ер нь ээжигээ хүлээгээл тэнд тоглож юм үзэж өссөн. Тэгээд ээж маань музей удирдах газар гэж агентлагтай байсан бид нар. Тийм тэгээд тэр агентлагийн дэд дарга хүртэл хийж исэн. Тэгээд ээж маань өөрөө бас урлагт их дуртай байсан учраас бид хоёр байнга дуур, балет үздэг, жүжиг үздэг. За бас болор цом үздэг. Гэх мэтчлэн ер нь юм урлаг соёлын хүмүүстэй ч ойр байсан. Урлаг соёлыг би өөрөө ч одоо зураг зурж оролддог байсан. Шүлэг бичдэг байлаа, дээл хувцас ойдог байлаа. Одоо их хурлын гишүүн байжгаад шууд соёлын сайд болонгууд нэлийн лобби хийж байгаад ер нь танихгүй мэдэхгүй салбар руугаа явчихуу да гэж харцсан байхгүй юу. Та бол яг салбарт нь ойрхон байсан л гэж хэлж байна тий. Тий ойрхон байсан. Тэгээ хүн болгоны зүрхэнд бол Монгол өв соёл, Монгол хүн болгоны зүрх одоо байдаг гэж би боддог л та. Тэгээд миний хажууд маш том зөвлөх байгаа л гэсэн үг ер нь бол тийм ээж маань өөрөө соёл судлаач, одоо соёлын гавьяа зүтгэлтэй хүн байдаг. Тийм. Тэгэхээр одоо та чи ямар мэргэжилтэй вэ? Үндсэн мэргэжилтэй? Би чи эдийн засагч, Японд доктор хамгаалсан. За. Тий, өмнө нь Англид бакалавр магистр. Тэгээд Америкт 10 жилийн сурах солилцоогоор очиж бас төгсөж исэн. За. Тий, тэгээд хотод Америкийн Фейтвил гээд одоо Хойд Каролина мужи Фейтвил гээд жижигхэн хотод цэрэг айлд амьдраад тэгээд тэндээ сургуульд явчихсан. Тэгээ хай скул. Дараа нь Английн Лондон хотод бакалавр магистр хийгээд тэгээ Японы Нагоягийн их сургууль гээд эзэн хааны өргөмжөд сургуульд эдийн засгаар доктор хамгаалаад ингээд Монгол Улсын их сургуульд багшаар ажил одоо амьдралын гараа эхэлчихсэн. Ер нь эдийн засаг чиглэл рүүгээ дагнаагүй харьцангуй нийгмийн тал руу
дагнаад өвцөн байна гэж харлаа. Хэрвээ та эдийн засгч мэрэгчлээ болж чадаагүй болвол зураач болох байсан уу? Эсвэл энэ ямар нэгэн соёл урлагийн салбарын мэрэгчлээ болох байсан уу? Би зураач болох гээд өөрийгөө бэлтжижсэн. Бүрүү. Тий, намайг жоохон бахад нөгөө Нурмажав гээд Монгол зураг зурдаг их мундаг зураач байдаг. Тэр нэгч бит хоёр нэг өрөөнд нэг хэсэг хамт. Одоо Нурмажав ихч болохоор оюутан байсан байхгүй дүрслэх урлагийг. Тэгээд надад яг нөгөө зураг зурах техник, Монгол зургийн техник эдрийг нөгөө гэртээ бит хоёр нэг өрөөнд байгаа юм чи зааж өгчээс. Тэгээд надад айгүй сайхан санагдаад тэгээ явандаа Америкт очиод нөгөө сюрреалист зургийг би илүү их сонирхдаг болоод Сальвадор Далийг шүтдэг тийм ер нь жоохон сюрреализм тал руугаа илүү дуртай болоод тэндээ бас сургуулийнхаа одоо багштай нийлээд үзэсгэлэн гаргаж ирсэн. Үзэсгэлэн гаргаад тэгээд Savannah Art College гээд айгу мундаг зургийн сургуульд материалаа явуулчихсан. Тийм. Тэгээд дааж тэр үед нөгөө Монголд ч бас чөлөөт эдийн засаг руу шилжээд нөгөө соёл урлагийн үнэлэмж нэлээд буурсан. Одоо амьдрал аягүй хэцүү байлаа шүү дээ. Тэгээд ээж аавтаа хэлсэн чинь чи айлын том хүүхэд тийм учраас чи бизнес эдийн засаг гэдэг юм л сурахгүй бол ер нь болохгүй юм байна. Нөгөө чөлөөт зах зээл рүү шилжчихсэн. Урлагаар явбал амьдрахад хэцүү байна. Тийм. Хэцүү юм байна, мөнгө олохгүй юм байна гэд. Тэгээд яг хаа айлын том хүүхэд дүү мөнрөө авч явна бүх хариуцлагатай байх хэрэгтэй гэд. Тэгэл одоо солиол бизнес эдийн засаг чиглэл рүү орсон. Одоо ингээд улсын их хурлын гишүүн сайдын ажил гэд та гэр бүлдээ цаг зарцуулж амжиж гин үү? Ер нь хэцүү шттэ. Яг ийм улс төрчин эмэгтэй хүн бол гэр бүл нь маш сайн л ойлгохгүй л ойлгохоос ойлгохгүй нэх байдаг. Одоо хүмүүсийг харж байхад тэрээ одоо надад хамгийн том түшиг бол миний ээж аав хоёр. Арын албаны баттай түшиг. Тэгээд мэдээж одоо хүүхдүүд маань том болж байна. Одоо охин маань 17-той. Энэ жил 18 хүрэх гэж байна. Насанд хүрэх гэж байна. Тэгээд Сингапурт гадаадд ахлах сургуульд сурж байна. За баг маань одоо бас овоо хөрхөн том болсон. 13 хүрнэ жил. Тэгээд манай хүү бас хөрхөн жиж зүгээр хичээлдэг. Хичээлийнхаа хажуугаар тэгээд ээжигээ аягүй сайн ойлгох тийм үү? Тийм. Гэхдээ яг би бас аягүй сайн нөгөө хувийн зохион байгуулалт одоо эн чинь би чинь их хурлд 2 удаагаа сонгогдоод ирслээ хувийн зохион байгуулалт илүү сайжрал явд юм байна. Анх бол бүр үнэхээр хэцүү байдаг гэсэн тийм баг. Тийм. Тэгээ одоо бол бас туршлагажж байна. Тийм. Тэгэхээр эмэгтэй хүн улс төрд явхад ер нь нэлээд хатуу ирчүүдээс илүү өндөр шалгуур давж орж ирдэг юм болов уу гэж хардаг. Энэ бүх одоо юу гэдэг юм бэ? Энэ улс төрийн ташуурыг ер нь одоо давж гарахад ер нь хэр зэрэг сэтгэл зүйн хаттай болж байна. Маш их хаттай байж энийг давна шүү дээ. Ер нь бол эмэгтэй хүнд маш өөрөөр ханддаг нийгэм. Ялангуяа манай Монголын нийгэм. Тэгээ одоо эмэгтэй хүн наад захын л өмссөн зүгсэн үсг эзэг нүүр ам тэ царай зүсгээ бүх юмар нь одоо өндөглөн штэ. Эрэгтэй хүнийг бол ерөөсөө тарганч вэ, туранхай ч өндөрч вэ, намч вэ тэрүүгээр нь шүмжлэхгүй. Ер нь л маш олон юмар илүү өндөр цензуур тавьж их тийм заримдаа одоо их шудраг биш байдлаар дайрдаг. Тэгээд яг хуу тэгтээ баг багаар бас өөрчлөгдөж л байна. Өмнө нь чинь ингээл 13 эмэгтэй гишүүний зургийг тавьж байгаа л бууддаг байлаа шүү. Одоо 32 хүний зургийг тавьчих хэтэрхий олон болчоод нөгөө гендрийн хувьд дайрах боломжгүй болчихж байгаа юм. Та одоо засгийн газарт одоо хоёрхан эмэгтэй сайдын нэг. Тэгэхээр бас ингээд асуудлын одоо бас анхаарлын төвд бас байдаг бахал гэж хараад байна л да. Тэгэхээр ер нь ямар нэгэн алдаа гарахгүйгээр одоо ингээд зөв тууштай бодлого явуулахад ер нь хэцүү байдаг үү? За мэдээж аль болохоор хүн чинь зөв юм хийчих юмсан алдаа гаргачихгүй юмсан л гэж бодно шүү дээ. Би алдах юмсан гэж хизээж бодохгүй. Тийм тэгээд би түрүү хэлсэн миний хамгийн гол зөвлөгч бол миний ээж аав хоёр байдаг. Тийм тэгээд ялангуяа ээж маань энэ салбар дээр бол одоо маш сайн мэдлэгтэй туршлагатай хүн. Тэгээд одоо бас энэ яамны хамт олон ирээд бид нар чинь бас нилээ хинбэ юугаа мэддэг юм байна, энэ хүнтэй юу зөвлөвөл илүү зүгээр юм бэ гэд яам байна, манай харьяа байгууллагууд байна, бас мундаг захирлуудтай. Ер нь бол манай энэ салбар бол маш тийм нандин хайрлах ёстой салбар гэж би
бодож ажиллаж байгаа. Тэгээд бас нэг улс төрийн юмнууд бас байгаа шүү дээ. Энд чинь би алдсан ч вэ алдаагүй ч вэ тэрийг мушхах асуудал байна. Зураг мураг хөргийг нэвлүүлээд худлаа мэдээл тараах асуудал байна. Цаанаас улс төрийн өрсөлдөгч нар байгаа тийм ээ. Олон ийм асуудал байгаа. Дээрээс нь би заримдаа бас ингээл нөгөө гадаадын бас зөөлөвчний бодлогоор соёлын яам хэрэггүй гэдэг мессежийг зарим хүмүүсийн ойлголт толгойд өгöd байгаа юм шиг надад санагддаг л та. Өөрсдөө гадаадын тийм одоо бас бодлого яваад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ би бол нэг тийм өөрөө тийм жижиг сайжиг сошиал медиаг бол нэг тоохоо болцсон шүү дээ. Одоо юм л үзлээ. Хэцүү байсан уу ер нь бас хувийн амьдралаа хэтэрхий ингэж олонний өмнө дэлгүүлээд тэгээд өөрөө тэрэнд тайлбар хийхээс аргагүй юм байдалд орж лээсэн шүү дээ. Тий хэцүү байлгүй яах вэ? Тэр чинь тэгээд нөгөө би хэцүү гэхээс илүү миний хүүхдүүдийн сэтгэл санаа юу хэцүүсэн. Тий ээж аавын сэтгэл санаа тий. Тэгээд энэ бүхнийг одоо бол даваад гарцсан. Тий одоо даваад гарцсан. Тэгээд мэдээж даах гэж одоо аюу хэцүү л байсан л та. Манай хүүхдүүдийн хувьд. Тий. Тэгээд ер нь хүнд одоо ингэж юу гэх юм бэ? Одоо таны маш их итгэжсэн хүн таны итгэлийг алдахад ер нь танд ямар байсан бэ? Мэдээж хамгийн муухайлга. Хамгийн муухай. Гэхдээ одоо яах вэ? Одоо тэрийг яриад ямар ч нэмэргүй л гэж би боддоо шин. Ярих ч хэрэггүй. Тэр хүн нэг одоо тийм ярих үнцэнж надад үлдээгүй. Гэхдээ эмэгтэй хүн бол маш их хаттай энэ бүхний даваад гардаг. Тэр тусмаа улс төрд орсон эмэгтэй хүн бол тэгэл эргэж харахгүйгээр л уршаал явахаас аргагүй болдог шүү дээ. Эмэгтэй хүн чинь нөгөө ээж учраас босоод ирд юм билээ. Тий. Хүүхдүүдийнхаа төлөө хүүхдүүдийнхаа төлөө өдөж болохгүй. Тий. Тэгээд санхүүгийн хувьд ч бас хохирол амссан байх гэж би анзаардаг л да. Тий одоо маш их сэтгэл санаа, санхүү одоо гэр бүлийн хувьд одоо тий ээж аав маань хүртэл эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүү өөр хүүхдүүд маань одоо сэтгэл зүйн хувьд маш их хохирсон. Тий тэгээд одоо нөгөө ерөөсөө хүнээ таньжил нөхөрлөх ёстой юм байна л гэж би бодсон. Ялангуяа одоо хань ижлээ яг ямар хүн бэ гэдгийг аюу сайн таньжил. Хүн чанарын те нэг номерт харах хэрэгтэй юм байна л гэж бодсон шүү дээ. Тий. Танаас ер нь уучлалтгүйгаагүй юу? Үгүй би нэг ч эргэж харьцаагүй. Зөвхөн шүүх хурлын танхимд л таарлагдчихсан. Тийм тэрнээс нэг ч эргэж харьцаагүй. Тийм ер нь аль тэр хүн надад ямар ч үн цэнгүй болсон учраас би тэр хүнд 1 минутаач зарцуулахыг хүсэхгүй байна. Хүүхдүүд тань хэрэг бодолтой байх юм. Тэгээ одоо тэгтээ ер нь би энэ асуудлаа нэг ярмааргүй. Ягаад гэвэл эргээд энэ хувийн амьдралаа ярихаар эн чинь нэг ганцхан миний амьдрал ш миний хоёр хүүхдийн амьдрал болохоор тэр хоёрт эргээл хизээ нэгэн цаг ч юм уу одоо ч юм уу найз нар нүцэл сууж байгаа ш. Тийм учраас нэг ярмааргүй. За. Тэгэхээр одоо цаашдаа энэ соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам гэдэг утгаараа энэ ижил хэрэгжүүлэх хамгийн чухал ажил нь одоо яг юунаас эхлэх гэж байна? За нэгдүгээрт болохоор яна уучлаарай жоохон амсгаа батдаг. Жоохон цай юу ууч. Тэгээ. Эхлээл нөгөө өхмөр л болж байгаа шүү дээ. Хоёр хүүхэдтэй хүн шүү дээ. Би босч ирэх хэрэгтэй гэж босоод ирт юм бэл. За одоо ингээд танаа соёлын яам олон салбарыг хариуцж байгаа гэх юм. Энэ жил ер нь хамгийн түрүүнд ямар одоо зүйлээс ажиллаа эхлэх гэж байна? За бид нар сая оны өмнө улсын хурлаар засгийн газар маань 5 жилийн үндсэн чиглэлээ батлуулсан. Тэгээ энийг бол нэлээд сайн бид нар бодож ээж одоо энэ үндсэн чиглэлд өөрсдийнхөө асуудлыг тусгасан байгаа. Тэгээд нөгөө маш олон эрдэмтэд оролцсон, маш зөв төлөвлөлт болсон гэдээ олон их хурлын гишүүд хэлжсэн шүү дээ тий. Тэгээ одоо энийг бид нар жилийн төлөвлөгөө болгоод буулгацсан. Одоо аймгийн засаг дарга нартай бид нэр гэрээ байгуулахдаа энэ асуудлуудаа суулгана. За үүнээс гадна энэ төлөвлөгөөгөө бид нар маш одоо наривчлаад газар хэлтэс нэгж
тэр сумын соёлын төв хүртэл нь задлж буулгах юм. Тэгжээж ингэж нэгдсэн уялдаатай төлөвлөлт сайн байж ээж тэрнийхээ араас хүмүүс ажиллаа хийн штэ. Энэ жил бол их Монгол ус байгуулагчны 820 жилийн тий дээрэс нь COP17 гэдэг арга хэмжээ болно. Бид нар энэ үндэсний баяр наадмаар бол дэлхийн морины өдөр гэдэг ерөнхийлөгчийн санаачилсан. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх, за мөн Монголд архны өдрийг тэмдэглэх гээд одоо ерөнхийлөгчийн санаачлагуудыг бүгдийг нь оруулаад уялдаа холбоотой сайн наадам хийхээр бас зорж байгаа. Гэхдээ наадмыг бол одоо шадар сайд ахалдаг бид дараагаар нь соёл урлагийн хороог нь болохоор манай төрийн нарийн бичгийн дараа ахлаад ингээд явдаг. Бид нар оны өмнө наадмын найруулагчийн сонгон шалгаруулалт ил тод нээлттэй зарласан. Тэгээд 9 материал ирсэн байна гэсэн. Тий анх удаа ийм их материал ирж байгаа гинэ түүхэндээ өмнө чинь их цөөхөн материал ирж ирсэн байна л да тий. Яг хин өгснөө нь бол одоо бүгдээр дугтуунд ингээ байгаа юм билээ. Тэгээд тусгай комисс шалгаруулна. Тэр комисс дотор одоо түүхчид, соёл судлаач, антрополог тий. За мөн одоо урлаг соёлын хүмүүс тэр комиссороо тухайн найруулагчаа сонгон шалгаруулна. Тэгээ бид нар үндэсний баяр наадмын тухай хуулийг ер нь хоёр салгах хэрэгтэй байна гэж үзсэн. Нэг нь бол яг протоколт эн чинь төрийн ёслолын арга хэмжээ. Протоколт арга хэмжээ учраас энэ протоколоо яг үндэсний баяр наадмыг ийм протоколын дагуу ингэж тэмдэглэж өнгөрүүлнэ гэдэг хэсэг. Тэр бүхийн цол, морины цол ингээд нөө жил болгон хэрүүл болтыг асуудал чинь тэрийг нь тусад нь яг тэр одоо тий 93 наадмаар тусад нь тий. Ингээ энэ хоёрыгаас салгая гэдэг ийм асуудал дээр одоо ажиллаж чинь тийм учраас энэ хуулиуд дээр ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр урд нь бол соёлын яам бол боловсролын яамны нэг карма өрөөнд л нэг хавсрах байдлаар орхигдсон тийм салбар байсан бол өнөөдөр ингээд тусдаа бие даасан яам байгуулагдсанаар ямар ч гэсэн Монгол улсыг дэлхийн нийтэд таниулах, дэлхийн нийтийг Монгол руу татах энэ одоо зөөлөн хүчний бодлогыг тусгайлан одоо авч явах ийм үүрэгтэй болж байна. Нөгөө талаараа Монголын хүүхэд залуучууд одоо Монгол нүүдэлчний соёл, өв соёлыг одоо өвдүүлэх, мартуулахгүй байх тал дээр бас хариуцлагатай ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээр асуудал дээрээ бас та бүхэн төвлөрч бодлогоо зохицуулж ажиллаарай гэд таны цаашдын ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Ерөөсөө бодож байгаагүй асуултууд ирээд тийм нэлээ илэн далангүй ярилцлаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайд ундрам оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.